Хошин жүжигийн зохиолч Роберт Орбан хэлэхдээ амьдралд хоёр төрлийн хүн байдаг. Реалист болон хоосон мөрөөдөгч нар. Реалист хүмүүс хаашаа явж байгаагаа мэдэж байдаг. Хоосон мөрөөдөгч нар үргэлж байсан. Тэр газраа л үлддэг. Хэрв та мөрөөдөл алсын хараагаа тодорхойлсон бол түүнийгээ шалгаж үзэхэд бэлэн байна л гэсэн үг. Та өөрийнхөө мөрөөдлийг юу бол гэдгээ сайн тодорхойлж мэдэхгүй байна уу? Та мөрөөдөхөөсөө айдаг. Аль эсвэл мөрөөдлөө хизээ нэгэн цагт хайсан хүн байж ч болно. Тэгвэл дараах зааврын дагуу мөрөөдлөө хүлээн аваарай гэж зөвлөе. Сэтгэл зүйн бэлтгэл. Өөрийнхөө сонирхдаг талбарыг сайн уншиж судал. Өөрийн сонирхдаг талбартай холбоотой үйл ажиллагаанд хамрагд. Танд урам зориг өгдөг хүмүүс болон зүйлсийг төсөөлөн бод. Уншиж судлаад өөрт тань урам зориг өгдөг биширдэг хүмүүстэйгээ уулзаарай. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд бие мах бодоо бэлтгэх нь чухал. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд бурханд эсвэл өөрийн итгэж үнэмшдэг зүйлдээ итгэлээ тавих хэрэгтэй. Эдгээр 6 зүйлийг хийсэн бол мөрөөдлөө олж авч түүнийг нээж чадах үзье. Хэрвээ та хүүхэд насндаа мөрөөдлөө олсон бол таны зүрх сэтгэлээр дамжуулан танд ирсэн хувь тавилангийн дуудлага юм. Мөрөөдөл бол таны амьдралаас хүсэх чин хүсэл бөгөөд хэрвээ та юу ч мөрөөдөж чадаж байвал та юунд ч хүрч чаднаа л гэсэн үг. Мэт Ятес. За ингээд мөрөөдөлтөө хүргэх арга замуудын талаар ярилцъя. Алсын хараа бол мөрөөдлийг тань урт хугацаанд тавьж буй зорилт юм шүү. Бид бүгдээрээ хүүхэд байхдаа том хүнээс илүү төсөөлөлтөө бас илүү их мөрөөдөлтөй байдаг. Хэрв тэр гинэн сэтгэл тунгалаг ухаанаараа амьдарсан бол хичнээн хүн мөрөөдөлтөд хүрэх байсан бол харин нийгэм багш эцэг их хүрээлэн байгаа орчин бидний мөрөөдлийг айжмаар үгүй хийдэг. Гэвч биднээс цөөхөн сор болсон хүмүүс гигэн алсын тэр мөрөөдөлтөө хүрч чаддаг байх. Жишээ нь 14 наснда Kobe Bryant том болохоор NBA-гийн шилдэг тоглогч болно гэсэн алсын хараатай байсан. Тэр зүтгэсэн бас чадсан, эцэст нь дамаг болсон. Мөн Матью Маккони Далласын худалдан авагч киногаараа Оскарт шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал авах мөчтөө гайхалтай ихтгэл тавьсан юм. Тэрээр өсвөр наснда түүний таньдаг хүн нь түүнээс чиний баатар хин бэ гэхэд миний баатар бол 10 жилийн дараах бие гэж хэлсэн байсан. Гэсэн чи 10 жилийн дараа нөгөө хүнтэйгээ уулзахад нөгөө хүн нь чи одоо хүртэл өөрийнхөө баатар болоогүй юм уу гэж асуухад тэрээр харин тийм ээ би одоо хүртэл чадаагүй л байна. Дахиад 10 жилийн дараах бие бол миний хэн болохыг хүсэж би юм аа гэж хэлсэн байсан. Харин тэр үед тэрээр Оскарын шагнал гартаа барьсан. Өөрийнхөө илтгэлийг сая үзэгчдийн өмнө шууд дамжуулалтаар тавьж чадсан юм. Алсын хараа гэж үүнийг л хэлээд байгаа юм. Амжилт бол мөрөөдөлтөд хүрсний шагнал. Хүн бүртэл амжилтын талаар өөр гэсэн тодорхойлолт байдаг. Учир нь хүн болгоны хүсэл өөр бөгөөд хүн бүрийн мөрөөдөл өөр болохоор өөрийн хэмжүүрээр бусдын амжилтыг дүүнэх нь өрөөсгөл тухай өмнө нь ярьж байсан шүү дээ. Бид мөрөөдөлтөө хүрэх гэж маш хол замыг туулдаг. Хятадын Олимпийн шигшээ багийн тамирчдыг 5-6 наснаас нь эхлэн бэлддэг. Олимп хүртэл тэдгээр хүүхдүүд хэдэн жил хичнээн их бэлтгэл, хэний ч гаргаагүй их зүтгэлийг өөрсдөөсөө гаргадгийг бидний хинэн ч төсөөлөхгүй байх. Бид бусдын амжилтыг зөвхөн өнгөцгөнд өгнөж, зөвхөн алдрын оргилд гарч, төрийнхөө дуулалтыг ившиглүүлж, медаль авах мөчөөрөлд өгнөдөг. Яг үнэндээ тэр дунд маш их өсөн дэвжих үйл явц явагдаж байдаг. Ихэнх хүмүүс амжилт бол оргил гэж хардаг. Амжилт бол амьдралын аялал гэж нэгэн ухаантай хүн хэлсэн бол харин би амжилтыг мөрөөдөлтөд хүрэх аялал гэж хэлэх дуртай. Бусдын хүлээлтээр амьдрах нь таны мөрөөдлийг үгүй хийдэг. Энэ нь юу вэ гэхлээр хүмүүс юу гэх бол энэ өгүүлбэр энэ дэлхий дээрх юу юунаас олон мөрөөдлийг үгүй хийсэн. Хэрв та бусдад таалагдах гэж амьдардаг бол хизээч өөрийн хүссэндээ хүрэхгүй. Хин нэгний бодол таны зорилгод саад болж байвал хизээч мөрөөдлөхөө амьдралаар амьдарч чадахгүй. Бодит мөрөөдөл түүнд зориулсан боломжит төлөвлөгөөл танд хэрэгтэй. Хүн төрөлхтнийг нийтэд 100% гэж үзвэл өнөөдөр тэдний 1-10% гэр бүлүүд баян бөгөөд үлдсэн 90% нь л дунджаас ядуу давхаргад хамрагдаж байгаа юм. Эндээс хичнээн хүн мөрөөдлөөрөө амьдарч байгааг зурвас харж болно. Таны бүх мөрөөдөл бодиттой биш, харин таны тодорхой зорилго тавьсан төлөвлөгөөтэй алхмууд л таныг мөрөөдөлтөд нь хүргэнэ. Үүнд таны ур чадвар, нас, гэр бүл, боловсрол, хүрээлэл амьдарч байгаа газар нөлөөлдөг юм. Иймээс өнөөдөр та өөрөөсөө хэд хэдэн асуулт тавьж мөрөөдөл тань боломжтой эсхийг шалгаж үзэх хэрэгтэй. Би юу хийж чадах вэ? Надад ямар потенциал байна? Бас юу хийж чадахгүй байна вэ? Би амьдралаас яг юу хүсэж байна гэсэн хэд хэдэн нухацтай асуултанд бодиттой хариулах хэрэгтэй. Нэг онцгой үйл явдлаар мөрөөдөлтөд хүрэхгүй.
түүн рүүгээ чиглэсэн өдөр бүрийн оролдлогоор л хүрнэ. Яг үнэндээ бид хэдий зориг тавьсан ч бидний хуучин муу дадал зуршлууд биднийг мөрөөдлөөс маань хойш нь татдаг. Мөрөөдлийнхээ араас алхах бүртээ бид өөрсдөө өөрчлөгдөх шаардлага гардаг. Учир нь зориг руугаа тэмүүлсэн цаг хугацаа өдөр бүр түүн зориулагдсан хичээл зүтгэл үнцэнтэй байдаг юм. Зуршил дадал болж дадал хэм маяг суулгаж, хэм маяг нь амьдралын хэвшлийг бий болгодог. Хэрвээ таны мөрөөдлийг байшин гэж төсөөлвөл түүнд зориулагдсан жижиг алхмууд дадал болгосон хүчин зүйлүүд тэр байшингийг тань үрж буй тоосгонууд юм. Өрлөгчин хүн 1 м квадрат хан босгоход ойролцоогоор 120 тоосго нэг арга барилаар өрж босгодог бол өөрийнхөө мөрөөдлийг та босгоход хичнээн жижиг алхам дадал зуршил таныг мөрөөдөлтөнд хүргэнэ гэж та бодож байна. Дадал зуршил бидний хувь тавилан болдог учраас мөрөөдөл рүү тань чиглэсэн хичээл зүтгэл бүхэн таныг амжилтанд хүргэх болно. Бүтлгүйтлээ та учрахал болно. Бүр мөсөн мөрөөдлөө хаяхгүй бол та ялагдал амсаагүй л гэсэн үг. Домогт сагсан бөмбөгийн тоглогч Майкл Жордан хэлэхдээ карьерийнхаа туршид би 9,000 бөмбөг алдаж 300 тоглолтод ялагдал амсаж чухал тоглолтод 26 хожлын бөмбөгийг алдаж байсан. Амьдралынхаа туршид би үргэлж бүтлгүүцсэн. Эдгээр орлогууд маань л намайг амжилтанд хүргэсэн гэж хэлсэн байсан. Алдарт Harry Potter цувралын зохиолч J.K. Rowling-ийн амьдралыг нь өөрчилж мөрөөдөлд нь хүргэх цувралаа амжилттай хэвлүүлэхээс өмнө 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авч байжээ. Хэрэв урдтай саад бартаа тулгарч алдаж онож амьдрал бүтлгүүцсэн ч өөрийгөө бүр мөсөн ялагдсан мэтээр битгий хүлээж аваарай. Бүтлгүүцсэн өдрүүдтэй нь ухаарал хайрлсан амжилтыг тань гишүүр болох юм шүү. Хин нэгнээс суралцгүй бол та замаа өөрөө олохгүй. Америкийн нэрт ментор амжилтын дасгалжуулагч Тони Роббинс, алдарт уран илтгэгч коуч Жим Ронтой анх 17 наснда уулзжээ. Түүнтэй уулзахаасаа өмнө архичин эцгээ орхиж эрүүл мэндийн асуудалтай бас их сургуульд ч ороогүй. Зөвхөн мөрөөдөлтөөгөө л түүн дээр ирсэн юм. Амжилттай хүн амжилттай шавийг төрүүлдэг болохоор өнөөдөр тэр багшаасаа давсан амжилтыг бий болгосон. Өнөөдөр тэрээр Америкийн номер 1 бизнес стратегич. Түүний бичсэн 6 ном нь шилдэг борлуулалттай ном болж 50% компани жижиг бизнесийн хөрөнгө оруулагч жилийн 6 тэрбум долларын орлоготой байлээ. Өнөөдөр та магадгүй бүхнийг мэдэх юм шиг санагдавч амьдралд бидний мэдэхгүй зүйлс, суралцах зүйлс зөндөө л байдаг. Харин биднээс төрүүлж алхаж, амжиж, мөрөөдөлдөө хүрсэн ухаантнуудаас бид суралцахгүй бол үргэлж бидний сурсан мэдсэн бүхэн хангалтгүй байдаг. Амжилттай дасгалжуулагч эсвэл менторудаас зөвлөгөө ав. Аль эсвэл тэдний намыг авч уншиж, онлайн сургалтанд сууж, өөрийгөө алхамаар хөгжүүлэх хэрэгтэй. Таны сурж олж авсан мэдлэг эргээд амьдралыг тань бүтээх хөрөнгө болж л үлдэнэ. Уулыг бүхлээр харж шаналх хэрэггүй. Өдөр бүрээр нэг алхам л урагшил. Шатыг бүхлээр нь харахгүй ч итгэлийнхээ эхний алхмыг хийчих гэмээр Мартин Лютер Кинг хэлсэн байдаг. Олон хүмүүс мөрөөдлөө эхлүүлдэггүй гол шалтгаан нь энэ юм. Тэдний ноён оргил хүргэлж тэртээ хүндэрт хүн болгоны гарч чадхааргүй хол учраас залуу нас цаг хугацаа гэдэг таны мөрөөдлөө биелүүлэх хамгийн тохиромжтой байр суурь нь болж өгдөг. Эхлээд хүрэх цэгээ тодорхойл. Дараа нь яаж хүрэх вэ гэсэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад том төлөвлөгөөгөө жижиг алхмуудад хуваа. Жижиг алхмуудыг дадал болгон хэвшүүл. Удахгүй аажмаар дээшээ хүссэн хүсээгүй хүн өөрөө мацаж эхэлдэг. Өдөр бүр нэг алхам хийх нь хамгийн чухал байдаг. Зорилгынхаа араас явж эхэлсэн цагаас хүн энэ амьдралд өснө дэвждэг. Аливаа санаа бүр төгс гарч ирдэггүй. Харин ч түүнийг төгс болтол нь хөгжүүлдэг юм. Хамгийн чухал нь эхлэх хэмээн Марк Цукерберг хэлжээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг ардын өгч бас ортой зүйл шүү. Хүн өөртөө ямар нэгэн зорилго тавьж түүнийгээ гүйцэтгэж явж эхлэхэд та өөрөө өөрчлөгдөх шаардлага гардаг. Үүний нэг жишээ гэвэл улаан хавч юм. Лобстер яг үнэндээ гадуураа хуйгаар бүрхэгдсэн нялцгай бит юм. Тэрээр илүү том хүчрэг болохын тулд чулуун дор орж нуугдан хуйгаа өөрөө идэж тайлж хайдаг гин. Тэгээд дахиад шинэ хуйг ургатал тэндээ бүгдэг. Амьдрал бид ч гэсэн өсөн дэвжиж хөгжихгүй бол бидний одоогийн нөхцөл байдал хүрэх амжилтанд бэлтгэгдээгүй байдаг. Ийм л учраас бид ницаагдаж, алдаж, онож, бүтлгүүтэж, ахин босож хөгждөг юм. Аялал дундаа таны хэн болж өөрчлөгдөхтэй нь таны суурь болж үлддэг юм шүү. Бид амьдралыг биш, амьдрал үргэлж биднийг хүлээж байдаг. Миний амьдрал өөрчлөгдөхийг би олон жил хүлээсэн дээ. Гэтэл миний амьдрал намайг өөрчлөгдөхийг хүлээж байсныг би одоо л ойлголоо гэж Павио Воло хэлсэн байдаг. Хэрвээ та л өөрийнхөө амьдралын жолоо гартаа хатгаж мөрөөдлийнхээ араас явахгүй л бол хинч таны өмнөөс мөрөөдөлтөй нь байна гэж гарт чинь атгуулж өгөхгүй. Бид бүгд л амьдралаас ямар нэгэн сайхан зүйл ирэх юм шиг үргэлж хүлээдэг.
Яг үнэндээ таны хайсан бүхэн амьдралд таныг хүлээж байдаг гэдгийг бидний ихэнх нь ойлгодгүй. Насан туршдаа хүлээсээр хорвоог орхидог. Мөрөөдөлд цаг хугацаа хэрэгтэй. Амьдралын жинхэнэ валют бол цаг хугацаа болохоос мөнгө биш. Харин бидэнд тэр нь хязгаартай байдаг гэж Роберт Харрис хэлжээ. Бид бүгдэд адилхан 24 цаг оногддог. Хэрвээ монгол хүний дундаж наслалт 60-аас 65, бид хамгийн багадаа 60 жил амьдралаа гэж бодоход тэр нь бараг 21900 өдөр болж байгаа юм. Түүний 3/1-т нь унтаж өнгөрөөдөг гэхээр бидэнд хэрэг хугацаа үлдэж байна вэ? Мөрөөдөл бүхэнд цаг хугацаа хэрэгтэй байдаг учраас үр хүүхдүүдийн хүүхэд насны мөрөөдлийг үгүй хийх нь тэдний амьдралаас аз жаргал итгэлийг нь хулгай хийхтэй л адил. Сайн эцэг их хүүхдийнхээ мөрөөдлийг дэмждэг. Учир нь өнөөдөр таны хийж буй ажил, амьдарч буй газар, одоо байгаа нөхцөл тань өнгөрсөнд та юунд цаг хугацаагаа зарцуулсны үр дүн юм. Харин зөвхөн шилдэгүүд нь өөрсдийн хичээл зүтгэл цаг хугацаа хоёрыг амьдралд зарж мөрөөдөлтөө хүрдэг байгаа. Өөртөө итгэж эхэлсэн тэр цагаас мөрөөдлийг тань нэг алхам эхэлдэг. Амжилтанд хүрсэн хүн бүрийн түүх мөрөөдөлтөө итгэж эхэлсэн тэр цагаас эхэлдэг хэмээн доктор Майлс Монро хэлжээ. Энэ амьдралд хамгийн баялаг газар бол өмнөд Африкийн Албанзны уурхаач биш, аль эсвэл алтны ордч биш, харин оршуулгын газар юм. Тэр хөрсөн доор сая хүмүүс, түүнээс ч олон хүмүүс мөрөөдлөө биелүүлж амжаагүй. Түүнийгээ өөртөөгөө хамт бошилсан. Хэрв тэд мөрөөдлөө ганц ч болоо удаа биелүүлсэн бол хичнээн сайхан зохиолууд, хідэн гайхалтай бизнес санаа, хэний ч төсөөлөөгүй нээлтүүд төрөх байсан бол яг үнэндээ өөрийнхөө мөрөөдөлтөө хүрч чадаагүй хүмүүс ирээдүй хойч үеэсээ хулгайлж байгаагаас ялгаагүй. Та энэ хорвоод мөрөөдлөө биелүүлж амжилтанд хүрэх даалгавартай ирсэн. Түүний үр шимийг нь ирээдүй хойч үетэй нь хүртэх хэрэгтэй. Харин та мөрөөдөлтөө хүрэхийн тулд өөртөө итгэхгүй бол эгэл жирийн амьдрал энэ л нийгмийн хайрцагт багтаж тэр тогоон дотроо буцалж байгаад тогтоогдсон насандаа тэтгэврт гарч өдөр шөнөгүй зөвхөн тэтгэврээ мөрөөдөж амьдрсаар л өхөн. Мэдээж амьдрал үнэхээр хэцүү. Гэхдээ мөрөөдөлтөө хүрэх нь түнээс ч илүү хэцүү. Гэвч хүн бүр мөрөөдөлтөө хүрч чадахгүй ч та яагаад мөрөөдөлтөө хүрсэн хүмүүсийн нэг нь байж болохгүй гэж. Амьдрал угаасаа богино учраас аялахыг хүссэн газруудаараа аял, дурлахыг хүссэн бүсгүүдэд дурлаж түүнийгээ хайрл, хийхийг хүссэн ажлаа хийж түүндээ амжилт гарга. Хичээлхийг хүссэн спорт ороо хичээллэж эрүүл амьдарч урт насал бичгийг хүссэн зохиолоо бичиж дуулахыг хүссэн дуугаа дуулж өөрийн хүслээр бас өөрийн мөрөөдлөөр амьдр. Хүмүүс юу гэх нь хамаагүй. Энэ амьдрал таны амьдрал бас таны цаг хугацаа. Хамгийн гол нь цаг хугацаа хязгаартай учраас амьдралыг аялал шиг өнгөрөө зүүд мөрөөдөл зөвхөн кино зохиолдол гардаг шиг дурсамжийг бүтээгээрэй. Хамгийн гол нь танд энэ бүхнийг хийж чадна гэсэн итгэл байна уу? Тийм бол мөрөөдөлтөө заавал хүрээрэй. Агуу сууднууд бүгд асар их мөрөөдөгчд байсан юм. Амьдралд түүнийгээ бодит болгож чадсан нь ялан дийлэгч болж, байрандаа үлдсэн нь хоосон мөрөөдөгч нар болж хоцордог нь хорвоогийн жам юм. Аз жаргал гэж юу вэ? Зовлон байдаг учраас жаргалыг таньж мэддэг. Үхэл байдаг учраас амьдралыг бид үнэлж цэгэндэг. Харанхуй оршдог учраас гэрэл гэгээг бид олж хардаг. Амьдралд муу хүн байдаг учраас сайн хүмүүсийг бид таньж мэддэг.